Майк 189 дээр 608-ыг нэмэх үйлчлэлийг хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй байв. 189 дээр нэмэх нь 608 нийлбэртэй тэнцүү утгатай нийлбэрийг олж Майкд туслаарай. Одоо хариултуудыг харцгаая. Эхний хариулт нь бүх хариултууд 100-аар эхэлсэн байна. Бүгд 100 агуулсан байна. Тэгэхээр 100 хаанаас гарсан бэ? 189 100-ийн оронд 1 байна. Энд байна. Энэ бол 100. Тэгээд бас бүх хариулт нь 600 агуулсан байна. 600 600 Энэ нь хаанаас гарсан бэ? 608-ийн 100-ийн оронд 6 байна. Энэ бол 600 байгааг илэрхийлж байна. 600. Ингээд 100 мөн 6 нь эндээс гарсан байх нь. Ингээд бүгдэнд нь 8 гаралт байна. Үнэндээ бүх хариултууд маш төстэй харагдаж байна. Бүгдэнд нь 8 гаралт байгаа нь хаанаас гарсан байх вэ? 189 10-ийн оронд нь энэ 8 байна. Энэ нь 8 10 байна гэдгийг илэрхийлнэ. Дараа нь өөр юу байна вэ? За энэ жоохон өөр байх хэрэгтэй. Нэг нэгээр нь явуулъя. Тэгэхээр дараагийнх нь 9 нэгж байна. 9 нэгж. Хаанаас үүссэн бэ? За 189 1-ийн оронд нь 9 байна. Тиймээс 9 нэгж гэж бичнэ. Тэгээд хамгийн сүүлд нь 8 нэгж. 8 нэгж нь хаанаас гарсан байх вэ? 608-д 1-ийн оронд нь 8 байна. Энэ бол 8 нэгж. Тэгэхээр эхний хариулт зөв хариулт болж байна. Одоо тэгэхээр бид тооцоололтоо бүх орны цифрыг биччихлээ. Энэ нь тгээс бусдыг нь. Тэгэхээр би яагаад энэ 10-ийн орны тгийг орхисон бэ? Энэ нь тэг 10 гэсэн үг. Тэгэхээр илэрхийллийн утга өөрчлөгдөхгүй. Иймд эхний хариултын нийлбэр анх өгсөн нийлбэртэй тэнцүү байна. Бусад хариултуудыг харъя. Энд 8 10-т 2 удаа бичигдсэн байна. Харин бидэнд ганц л байх хэрэгтэй. Энд 1 8 10 байна. Гэтэл энэ нь 8 1-ийн оронд байна. Үүнийг нэгж гэж хэлэх хэрэгтэй. Энэ хариулт бидэнд 8 нэгж байна. Гэхдээ энэ нь 9 байна. Энэ бол нэгж, энэ бол 10 биш. Энэ нь нэгж байх ёстой. Тийм учраас эдгээр нь буруу хариулт байна. За одоо үүнтэй төстэй өөр бодлого тий. Аль нийлбэр нь 525 дээр нэмэх нь 379-тэй тэнцүү вэ? Нэмэгдэхүүнүүдийг задлая. 100-ийн оронд 5 байна. Энэ нь 500 болно. Энэ тооны 100-ийн оронд 3 байна. Иймд нэмэх нь 300 болно. Тэгээд 10-ийн оронд 2 байна. Энэ нь 2 10 буюу 20 болно. Харин үүний 10-ийн оронд 7 байна. Иймд нэмэх нь 70. Тэгээд 1-ийн оронд нь 5 байна. Энэ нь 5 гэсэн үг. Харин энэ тооны 1-ийн оронд 9 байна. Энэ нь 9 гэсэн үг. Эдгээр хариултуудын аль нь миний бичсэнтэй тэнцүү байна вэ? 500 дээр нэмэх нь 300, эхний хариултанд 500 300-гийн аль нь ч байхгүй байна. Тэгэхээр энэ лав биш. 500 дээр нэмэх нь 300, нэмэх нь 20, нэмэх нь 70, нэмэх нь 5, нэмэх нь 9. Би яг ингэж бичсэн. Сүүлчийн хариулт нь 9-ийн оронд 90 байна. Тэгээд 5 харин 70-ийн оронд 7 гэж бичсэн байна. Энэ 7 1-ийн оронд биш, 10-ийн оронд байна. Иймд энэ бас буруу хариулт байна.